Ер нь бол пүүжэ яг анх удаага юм бүтэн хэмжээний тоглолт хийж байгаа болохоос биш. Тоглолт болгон дээр тайлагнан тоглодог байхгүй юу? Өөрийн бөмбөрийн соолны хэсэг гэдэг чинь тайлан тоглолт гэдэг чинь ер нь тэрийг хэлж байгаа шүү дээ. Цаг хугацаа нь л урт богиныг хэлж байгаа болохоос биш. Тэгээд дээрэс нь яг 25 жилийн хамтлагт бөмбөрөөр тоглосон. Тэгээд тэрнээс гадна бөмбөр гэдэг чинь өөрөө зүгээр бөмбөр биш шүү дээ. Цохиур хөгжим гэдэг тэр игнэнд орно. Тэгээд бөмбөрөөр хөгжим тоглож болдог гэдгийг тэр их тэгэл ая тоглож болдог гэдгийг бол ихэнх хүн мэдэхгүй шүү дээ. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг их оруулах байх л да. Тийм учраас тайлан тоглолт. Тэр тусмаа ганц 25 жилч биш. Ер нь пүүжээх чи одоо энэ урлагт зүтгээд худалч хүн 50 жил болж байгаа юм шүү. Үнэн ч хүн 40 жил болж байгаа бах баг. Хар ялхаараа цэргийн хөгжимд яваад одоо биднээс хамгийн удаан албасч хамгийн удаан хөгжим тоглосон хүн байх шүү баг. Миний хувьд бол яг жинхэнэ танк шиг бөмбөрч. Одоо ард асаалтаа танк байна гэдэг ярьдаг шүү. Тэр шиг пүүжэ байхгүй бол одоо нэг юм шол гэл тэгэл. Ер нь сонсогдохгүй ч юм шиг. Надад нэг нүмер нөөлөггүй юм шиг. Бусад тэр мундаг гэдэг байгаа хөгжимчин бөмбөрчин энэ төр бол тиймэрхүү. Яг хүн болгон ч адилгүйтэй адилхан. Хөлөг болгон жороогүй ч гэсэн тэрнтэй адилхан бас бөмбөрчин болгоо адилгүй шүү дээ. Тэг. Ямар ч тач гэсэн надад тийм хүчтэй хүн хэрэгтэй. Маш их эмоцтой ятардгүй. Ингээд 25 жил 30 жилийг цуг барчдаг тийм ээ. Цаашдаа хэдийг ч барах гээд байгаа юм. Тийм хүн хэрэгтэй. Пүүжэгийн дуулсан ганц нэг юм байд юм аа. CD-н дээр хэн бичүүлсэн энэ төр. Тийм. Дуулдгүй юу гэвэл дуулдгүй биш ээ. Солгой холоотой лав биш дүлий лав биш мэдээж хөгжимчин юм чинь. Эвлэгхэн өөрхөн өөрийнхөө хэмжээнд дуулдаг. Зүгээр л бид хэдтэй бол арай жоохон гологдсон юм болов. За дуулахгүй энэ тэргээ жоохон тэгж байгаа юм байлгүй. Түүнээс бол одоо бас хийх ажил нь хэцүү юм да. Дуулахад маш хэцүү төрч. Тэрийг хийгээд дээр нь дуулах гэдэг бол тэрэнд бол тун хэцүү. Би бол бараг л гар хоосон юм шүү дээ. Өөрийгөө үрээл хамгийн их ачаа бараатай хүн болохтой пүүжэ. Тийм учраас манай пүүжэ одоо залуугаас хөгжмийг одоо маш сайн ажиж сурсан. Нүүдлийн маягтай бүх юмыг сайн ажиж сурна. Машины хамгийн хэцүү хойдол газар бөмбөрийнхөө тэр хавьд унтад сурсан одоо ийм л үнтэй. Ямар тач нэг онцлог шал өөр болох нь тодорхой. Мэдээж бөмбөрийнхөө энэ гайхамшгуудыг үзүүлэх байх. Тэгээд шинэ бөмбөртэй болсон байна. Мэдээж бөмбөрчин олон шавнар нэрэх байх. Цохилуур хөгжимчдийн номер тоглох байх мэдээж. Тэгээд бөмбөрийн соолтой номерууд бас байна шүү дээ. Тийм ээ хөгжмийн тэрийгэ тоглох байх. Харангийн дуунууд ааш тоглох байх. Ам үн зочин мочин пүүж яхад нь баяр хүргэсэн манай урлаг соёлынхан бас ирэх байх. Сайхан тоглолт болно гэж бодож байна. Өөртөө бас таалагддаг гэх юм уу те. Өөрийнхөө хүсснээр дуугаа сонгоно гэдэг байгаа шүү дээ. Бөмбөр гэдэг бол хөгжим юм а гэж би тэр үйлсэн те. Та нар бөмбөрөөр юу тоглож болдгийг бас ирж үзээрэй. Тэгээд мөн адил бид нар бүгдээрээ л байна. Тэгээд энэ жил манай 25 жилийн ой болж байгаа учраас бид бүгдээрээ л ойдоо зориулж ямар нэгэн одоо өөрсдийнхөө чадлаар бэлэг барьж байгаа гэх үү. Манай пүүжэж гисэн харангийнхаа ойд зориулж өөрийнхөө авьяас чадварыг гайхуулан энэ тоглолтыг зохион байгуулж байна гэж одоо ойлгож болно. Тийм учраас бүгдээрээ хүрэлцэн ирээрээ бүгдээрээ дуу хууранд дуулж үдшийг сайхан өнгөрөөцгөөе л гэж хэлэх байна. Түүний зүрхний цогт бөмбөрийн нүгэн болж олныг дөрвөө. Их хүслийн далайн чамдаас харанга дэлдэх чимээ түмнийг сэргээж айлтан давлсан. Харангийн пүүжэгийн бөмбөрөөр хөвлөгдсөн он жилүүд, хөгжмөөр амьсгалсан он жилүүдийн хүндэтгэлийн тайлан тоглолт UB Palace-ийн концертын их танхимд 6 дугаар сарын 13-нд амьд хөгжмийн ертөнцид тавтай морилогдсон. Харангаар сэргэж бас дөргиж зуныг дуудагдсан.